мөнгийг тэгээд яаж өгсөн гэхдээ тэр уушаа хятад руу тэр нүүрс гаргаж өгсөн юм. Нүүрснээс орж ирсэн ашгаасаа өгсөн юм. Нэг өсний Монголын төрийг мөнгөөр худалдаж авсан байхгүй юу? Монгол ардын нам. Арслан нам энэ төр чинь тухайн үедээ. Тэгээ одоо тэр өөрөө биднес ингээд юу дарахын тулд нөгөө нүүрсөө өгдөг ажилтаа болсон. Тэгээ дараа нь бол нөгөө нүүрсөө өгөөд ингээд сураад нөгөө өөрөө дараад ирэхлээр зэрэг нөгөөдөл чинь хувь хүмүүстэй хармаад эднүүсээ хармаанд ороод явцсан юм. Тэгэхээр энэ нүүрсний хулгайны асуудлуудыг биднес эзэж дарж чадахгүй. Дарыг бол Монгол ардын намыг тараах энэ улсын их хурлыг тараах ингэж биднес бол үрдэн дүрнэ. Тэрнээс нааш нүүрсний сонсголч ирэх байхгүй юу ч ирэх байхгүй бидэнд. Эднес тэр талбай дээр очиод та нар нүүрс ухаж байгаа хүмүүсүүдийг мянга хараад ямар тэндээс юу ч олохгүй. Орж ирсэн мөнгөний эднээс сулгаа хийсэн байхгүй юу? Ердөө л энэ. Өнөөдөр биднес ганцхан нүүрсийг яриад байна. Та нар цаана оюу толгой та нар хичнээн тоон алт гарч ийн гэж бодож байгаа юм. Хичнээн тоон та нар молибдийн зэс гарч байгаа гэж бодож байгаа юм. Өнөөдөр монголчуудын тийм өмнөгов болон энэ ховд ус аймагт өгсөн энэ лицензүүдийг туслах ёстой. Газрын лицензүүдийг бүгдийг. Яагаад гэхээр чин зэрэг энэ бидэнд өөр ашиг өгөөгүй биднес газрын уул уурхайг ажилуулж яах юм бэ? Ямар ч өөр ашиг өгөөгүй. Өөр ашигтай ганцхан нэг нь бол авч үлдэх ёстой байхгүй юу? Бүх лицензүүдийг зуслаад аймагуудын газрыг бүгдээрээ өөртөө буцааж авах хэрэгтэй. Энэ бол биднес Монгол улс оршин тогтнох ганц үндэсчин энэ байхгүй юу? Ердөө би ингэж бодож байна. Газаргүй улс гэж хаа байна? Палестин Израиль хоёр тулдж штэ. Одоо бид өнөөдөр цаасан дээр юу алдаад байж штэ. Газраа алдаад байж штэ. Ийм байж болмооргүй байна. Өнөөдөр бид яах ёстой вэ гэхээр өөрөө өөрийнхөө хэрэгчлээний төлөө биднес өнөөдөр энд ирэх ёстой байсан. Харамсалтай нэг цөөхөн хүмүүс ирж байна. За тэр эдийн засгийн хэрэгчлээ гэдэг нэг юм яриад байна. Би одоо банкны 3% хүүтэй зээлийг айгүй хэрдэг. 100 сая төгрөг зээлсэн байхад биднес 3 сая төгрөг хүнд нөгнөө. Одоо өнөөдөр Монголын банкны хашаар 100 сая төгрөгнөөс 30 сая төгрөгийг банкнд өгнөө. Одоо өнөөдрийн хаш. Хөрөнгө оруулалт гэж нэг юм дэмий чалчаад байх юм аа. Хөрөнгө оруулалт гэж. Хөрөнгө оруулалт 66% авдгийн Монгол улсыг цөлмөдг юм аа. Оюутлогоо 66%-ийг авчаана гэж штэ. Тэгээ биднээс өрөнд хийгээд орхиж штэ. Хөрөнгө оруулалт хэрэггүй. Хятадууд, Оросууд, тэр Америкууд ч ирд биднээсийг хөгжүүлэхгүй. Бид өөрөө өөрсдийн бизнесмэнүүд Монголын ард түмэн өөрөө өөрсдөө хөгжих ёстой. Бидэнд мөнгө хэрэгцээтэй. Тэр мөнгөө биднээс банкнаас авдаг. Тийм учраас банкыг хөтөмжтэй Монголын ард түмэнд мөнгө өгдөг болох. Тэгээ хүүг нь баг болох. Ингэжээд биднээс эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгоно. Ингэжээд бид дэлхийн нийтэд өрсөлдөнө. Өнөөдөр биднес тулг тойрсон яриа хийгээд явж байна. Гэтэл цаан чин орчлон ертөнцид харь гэргийг эзэмших асуудал яригдаж явж байна. Биднээс үзэл бодол ийм зөрөөтэй байна. Биднес үзэл бодлоор тэмцэж нэгдэж чадахгүй байгаа учраас энэ 76 амттын энэ боолуулаад байж байна. Тийм учраас газар нутгийнхаа төлөө бид тэмцэх ёстой. Эдийн засгийнхаа тэмцэх ёстой. Эрүүл мэндийнхаа төлөө явах ёстой. Ийм байна. Тийм учраас та бүхнийг одоо урайлан дуудаж байна. Дараагийн цуглаануудыг хийх байлгүй дээ энэ хүмүүсд. Тэр үед нь өшөө олноороо өшөө бүгнөрөө ирмээр байна. Монголын ард түмэн их хурлаагаа хуралдуулмаар байна. Ийм юм хүсэж байна. Жирийн иргэнийхээ хувьд ч тэр баярлалаа сонссон.